Нийтийг гурилаар хурна гэдэг шиг хоёр ээлжид механикаар шилжүүлсэн шүү. Энэтэйгээ бид нэр үнэхээр одоо нүүр тулах хэрэгтэй. Өнөөдөр нэг ангид 55-аас дээш хүүхэдтэй бүлэг өнөөдөр Улаанбаатар хотод чинь баг 30-аас сургууль дээр байж байгаа гэж байна. 55-аас дээш хүүхэдтэй. Цэцэрлэг дээр ихэд үндсэндээ одоо 23 цэцэрлэг дээр 55-аас дээш хүүхэдтэй юм 23 цэцэрлэг өнөөдөр нийслэлээр үүссэн байж. Гэх мэтлэнгээр ингээд яг үүссэн байгаа асуудлуудыг одоос шийдвэрлэх нэг цогцоор нь харж шийдвэрлэж байгаа учраас энэ асуудлуудыг бас энэ цогц төлөвлөгөөнд оруулж ингэ шийдвэрлэх нь зөв болов уу гэсэн бас энэ саналыг хэлье гэж бодож байна. За санал байна тийм ээ. За хотын дарга хариулъя. Сургууль цэцэрлэгтэй холбоотой асуудал агуулгаар орж ийнө үү гэж. Ийм болон сайдын асуултанд хариулъя. Сургууль цэцэрлэгтэй холбоотой төлөвлөлт, ялангуяа Улаанбаатар хотын төвөгжрлийг бууруулах, төвлөрлийг сааруулах төр бүгд цогц шийдэлтэй явж байгаа. Жишээ нь одоо нийт одоо жишээ нь 1101 талбар дээр 77 га газар буюу 209 тэрбум төгрөгөөр газар чөлөөлөлтөд асуудал болсон байгаа шүү дээ. Энийг сангийн яам ерөөсөй ойлгохгүй. Яагаад тэгэхээр сангийн яам улсын төсвийн хөрөнгө оруулалтын дээр яг гишүүд дээр хөрөнгө оруулалт мөнгө тавьчихдаг, эргээд Улаанбаатар хот дээр газар чөлөөлөлтөнд дээр хөрөнгө оруулалт мөнгө тавьдаг, эргээд буцаагддаг улсын төсвөөс. Тэгэхээр бид энэ шийдэх гэдэг асуудал ерөөсөө төсвийн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар мөнгө төгрөг тавьж байгаа бол газрын мөнгөний давхар тавьж өгөөч гэдэг. Энэ асуудлаас болоод ерөөсөө хоорондоо маш ойлгомжгүй байдлууд үүсдэг. Одоо соёлын яам дээр хүртэл гардаг. Бүх яамдууд дээр гарч байгаа. Тэгээ буцаагаа татчихдаг. Яг бодит хөдөлгөөл нэг ийм л юм байна. Тэгэхээр энэ хамгаалалтын сайтад яриад энэ цогц арга хэмжээнд бол сургууль цэцэрлэг бол орцсон явж байгаа. Мэдээ төвлөрлийг сааруулах, төвжирлийг бууруулах дээр энэний уялдаа холбоотой зохицуултууд зайлшгүй явж иж бид нар бол энэ төвлөрлийг сааруулах, төвжирлийг бууруулах, төсвийг зөв зохицуулах гэх бүх юмуд явна шүү дээ. За зогсоолыг нэмэгдүүлэх асуудал ч гэсэн бас энд явж байгаа. Тэгээд дараагийн асуултанд хариулт явуучих хэрэгсэй та. За сангийн зэд. Садрын орондоо маргалдахгүй шүү. Ажил хэрэгчлэн байгаа яваад байна л да. За би нэг хэдэн санал асуулт байна. Тэгээд энэ Монголын ард түмэн нийслэл Улаанбаатар хотыгоо улам сайхан болоосоо төвжирлэгөө утаагүй ямар нэг одоо стрессгүй сайн сайхан амьдардаг ийм соёл дэргэжл байгаасаа гэж бүгд тэрэл хүсэж байгаа. Бүгд тэрэл миний төлөө явж байгаа. Энд дээрс огт хэрэглэх зүйл байхгүй гэж ингэж бодож байна. Тэгээд сая Сумьяазар даргын болон бусад танилцуулгуудаас харахад сая өнөөдөр бол зөвхөн энэ дэд үтсийн шийдлүүдэд л танилцууллаа гэж боллоо. Зөв үү те Сумьяазар байна. Тэрнээс биш энэ Улаанбаатар хотын төвжирлийн бүр угийн шалтгаан нь бол би энэ Монгол улсын хүн амын нийслэлдэх хүн амын төвлөрөл гэж ойлгож байгаа шүү дээ. Сая ерхий сайд хэллээ. Энийг задлах эдийн засгийн нийгмийн бодлогууд байх ёстой. За тэр талаар сая дурдсангүй одоо бодвол байгаа бах. За тэгээд нэгэн хотод төвлөрсөн хүмүүсийг энэ саяын таны хэлдэг их баг хоёр тойрог дотор нь аль болох шамбаралдуулахгүй байх, хот дотроо ингээд хотын дүүргүүдээр тэлэх задлах ийм эдийн засгийн өшгөрүүд нь бас л ерөөсөө энд харагдахгүй байна. Дурдгдсангүй. За энэ талаар одоо өөрөө байдаг бол та товч хэлээч. За мөн одоо энэ замын хөдөлгөөний дүрм 1-р игнэ. За тэгээд хотын төвийн замын хөдөлгөөнүүдийг бас зохицуулах албадлагын торгуул, мөнгөнд төлбөр, энэ автопарк зогсоол гэх маш олон шийдлүүд яригддаг. За энэ талаар бас төлөвлөгөөнүүд байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд энэ дээр нэг зүгээр санал шүү. Нарийн замын нэмж өргөдөх нь замаа нэмж барина гэд байхаар энэ замын төвжирэл за тэгээд энэ дээр явдаг машины тооч улмал нэмэгдэнэ. Улмал нэмэгдэнэ. Уг нь зүгээр миний харж байгаагаар би зүгээр инженер хүн биш. Гэхдээ би хотын иргэн хүн. Энэ дээр өөр нэг альтернатив хөлбөр нь иргэн хүн машин дотроош машинаа орхиод гараад яваад алхаад явдаг орчныг нь тэр альтернатив нийгмийн хөгжлийн асуудлуудыг их сайн төлөвлөж харах ёстой гэж би зүгээр харж байгаа. Замаа өргөтгөхөд ахаар энэ явгооны замууд улмал байхгүй болоод байгаа. Одоо хотын дөрч бүр тэгээд байгаа шүү дээ. За ийм одоо инженерийн хот төлөлтийн шийдлүүд одоо ирэх байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр энэ төвжирлийн асуудлыг шийдэх эцсийн хувилбар нь энэ өндөр өртөгтэй энэ дэд бүтцүүд за сүүлд одоо метро яриад байна. Энэ зүйлүүд чинь эцсийн шийдлүүд нь одоо муу юм уу?
түрүүн та тэр хэллээ дэд үтсийн асуудлуудаа шийдэгдэх 30-аас 40% шийдэгдэх юм байна. За хурд нь 10 км цаг байж байгаад 20 болох юм байна гэдэг. За цаана үлдэж байгаа тэр 60-70% нь яаж шийдэгдэх вэ гэсэн нэг ийм санал маягтай асуулт юм да. Ийм зүйл байна. За тэгэд нэг ийм зарчмын концепцийн санал байна гэсэн үг байна. Энэ төсвийн шинжилгээний асуудал дээр бүгд хамтарч ажиллая. Засгийн газар энэ төсвийн шинжилгээг хийх гээд л одоо чадын ядан явж байна. Маш их бэрхшээлтэй тулж байна. За яамдууд, за манай засгийн газрын одоо гишүүд энэ дээр их хамтарч сайн ажиллаж одоо томоохон салбаруудаас эхлээд одоо эрүүл мэндийн салбар одоо томоохон төсвийн шинжилгээ маш зоригтой эхлүүллээ. За одоо боловсролын яам, өдөр нийгэм хамгааллын яам томоохон одоо төсвийн шинжилгээ хөтөлбөрүүд дээр бид сууж байна. Энэ эргэлтийн шинжилгээ томоохон одоо ач холбогдолтой ажлууд болно. Тийм учраас эндээс одоо нийслэлмээр хоцромооргүй байна. Уг нь мөнгө нэхэх биш. Нийслэл Улаанбаатар хот маань өөрөө хүн амынхаа тал хувийг шингээж үрж авч явж байгаа асар том одоо үн цэнтэй газар бүхий ийм суурьшмал бүс. Төсвийн орлого нэмэгдүүлэх маш их боломж потенциал байгаа. Зардал дээрээ ч гэсэн. Тэр энэ чиглэлүүдээр одоо хамтарч ажиллая. Болохгүй бол шаардлагатай сангийн ам хамтарч ямар ч төвшөнд ажиллахад бэлэн байгаа шүү. Одоо заавар зөвлөгөө өгөх, за техникийн тусалцааны асуудлууд юу байна гэд яг энэ төсвийн шинжилгээний асуудлаар бүр эксперт дараагийн шатны томоохон одоо арга хэмжээнд авахд бид одоо өргөн хүрээгээр бэлэн байна. Ийм санал хэлэх гэсэн. За тэгээд түрүүний ярьсан асуудал дээр нэг юм байна. 6 заалттай тогтоолын төсөл дээр бид 10 заалттай санал явуулсан. За 3 нь яг шууд тогтоолын төслийн одоо найруулгын шинжтэй. За 6 нь бол ач холбогдол санаа өгсөн ийм албан бичгээр одоо албажуулж тамга тэмдэгтэй ийм одоо саналаа өгсөн. За энийг бол одоо хувь зүйн сайд нь үгүйсэхгүй байхаа гэж бодож байна. За тэгэд энэ дээр ингэсэн шүү. За нэгдүгээр заалтан дээр бол одоо нийслэлийн одоо хараад одоо гомдохоргүй санал заалт байгаа гэж би ингэж найдаж байна, ингэж бодсон бахаа гэж. Жилд 420 тэрбум гэдэг тоог бол одоо нийслэлийн маань сайн ойлгож байгаа байлгүй дээ. Монгол улсын нэгдсэн төсвөр одоо жишээ нь 21 онд гэхэд 384.1 тэрбум төгрөгийн л шинэ хөрөнгө оруулалт байгаа. За хойдон энэ нийслэлийн 420 тэрбумыг зөвхөн улсын төсвөр авахын тулд хойдон улс орон даяар нэгж төгрөгийн шинэ төсвийн хөрөнгө оруулалт хийхгүй байна. Ийм найруулгаар орчижээ зөвхөн улсын төсвөөс гэдэг. Тийм учраас бид өөрөө өөрсдөө мэдсээр байж ингэж чагтлахгүйгээр бод боломжоо хараад энэ одоо төсөл хөрөнгө оруулалтуудыг нийслэл дээр амжилттай хэрэгжүүлэхийн тулд би зөв ажил хэрэгч ийм найруулгын санал шүү. Энэ дээр ингээд за улсын төсвөөс тусгах шийдвэрлэх гэснийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, нийслэл Улаанбаатар хотын орлогыг бүрэн дайчлах зэрэг бусад их усүрээс шийдвэрлэхийг гээд за тэгээд зам тээврийн сайд нийслэлийн засаг дарга бөгөөд захирагч болон одоо сангийн яам даалгасгүй гэсэн ийм байдлаар явах юм төхөмтөө практикт нийцсэн ийм заалт болно гэж ингэж бодож байна. За тэр дөрөвдүгээр заалтан дээр ийм шүү. Имбатар сайд энэ эдийн засгийн тодорхой үр ашигтай гэдгийг за хууль зүйн чиглэлийн хүн учраас дутуу ойлгосон байгаа үстэй. Эдийн засгийн үр өгөөж гэдэг дээр одоо тайлангаагаад татварын дараах ашиг гэж та ойлгоод байгаа шүү. Энэ эдийн засгийн үр өгөөж гэдэг чинь арай өөр утгатай шүү дээ. Та түрүүн татаасаар явдаг гэж хэлжлээ. Ядаж татаасаа аваад эдийн засгийн үр өгөөж нь тэг байдаг. Ийм агуулга. Татаасаараа ч дийлэхгүй, татаасаараа ч явж чадахгүй
ийм том юм бид нар мөрөөдөд хийгээд дараагийн өндөрлүүдийг л бий болгоно. Энэ асуудлыг л хэлж байгаа. Метро гэдэг чинь одоо хамгийн тийм туйлын зөв шинэ одоо тээврийн шинэ төрөл гэж би бас бодохгүй нэ. Энэ дээр судалгаа хийх хэрэгтэй. Олон улсын практик сайн туршлагууд юу вэ? 1.4 сая хүн амтай нийслэлд маань одоо хамгийн тохиромжтой нь одоо юу байх вэ гэдгийг би судлах ёстой гэж ингэж бодож байгаа. За ийм саналууд байна. За тэгээд дээрээс нь Сумын газар сайд үгэндээ 2 удаа сангийн яам гэж хэлжлээ. Би хоёуланд нь бас тодруулж зүйл хэлэхгүй болохгүй байна. Та танилцуулганд тэр годамж төслийг хэлнэлээ. 2016 хүртэл нийслэл хотод хэрэгжсэн зам зарим нэг аймагуд хэрэгжсэн годамж төсөл чинь Чингис Бондын хөлсрөөр эдийн засгийн хөгжлийн яамн дээр явж байгаад 2016 онд сонгуулийн дараа засгийн газрын 193 дугаар тогтоолоор за би буруу санааг бол та засгийн газрын гишүүн байсан. Энэ шийдвэрийг гаргаад годамж төслийг зогсоосоо. Годамж төслийг зогсоос. 2016 онд шүү. Та байсан. За ийм шийдвэрүүд гараад зогсчээ. Тийм тэгэхээр энд одоо сангийн яам оролцож зогсоосон зүйл байхгүй. Та буруу сансан байна. За хоёрдугаар юу гэжлээ. Тэр газрын асуудал. Нөхөн олгорын асуудал Сумын газар сайдаа. Одоо энэ дээр л төсвийн шинжилгээг та одоо олж харах ёстой шүү. Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай. За хэдэн га газартай байлаа те. Энэ газрын асуудлыг нийслэл өөрөө бүрэн шийддэг болох ёстой. Газрынхаа татврыг нийслэл авч байгаа бол нөхөн олгороо энэ газрын зохион байгуулалтаа нийслэл өөрөө шийддэг байх ёстой байхгүй. Тэр газар дээр хөрөнгө оруулалтыг нь харин төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн хөрөнгө оруулалтаар ингээм хамтран шийдэж явах. Энэ газрын асуудлыг бол нийслэл бүрэн шийддэг байх ёстой шүү. Газраа өөрөө олгодог. Бүрэн өөрөө мэдж олгодог. Татвараа бүрэн өөрөө авах ёстой. Татврын орлогын газрын татврын орлогын 60% нь нийслэлээр өөр дээр нь үлддэг ийм хуультай. Тэгэхээр газрын асуудал нөхөн олгор энэ татвар бүрдүүлэлт энэ бүх юмыг нийслэл өөрөө дангаараа шийддэг чиглэл рүүгээ явах ёстой. Энийг одоо төсвийн шинжилгээтэй хамрагдуулж та ингэж яваараа гэж одоо хэлье. Тэгээд энэ талууд дээр бүгдэн дээр нь одоо сангийн яам хамтарч ажиллахад бэлэн байна. Эцэст нь хэлэхэд сангийн яамны зүгээс засгийн газрын бодлого нийцэж байгаа энэ хүрээндээ Улаанбаатар хотын замын төвчрлийг бууруулах эдийн засгийн үр ашигтай зах зээлийн зарчимд нийцсэн оновчтой судалгаа тооцоотой олон улсын практикт нийцсэн ийм цогц шийдлийг дунд урт хугацаанд үе шаттайгаар шийдвэрлэхэд бид одоо бүх талаар дэмжиж хамтарч ажиллах болно гэдгийг баярлалаа. За асуулт санал таслагдсан. За бид нар нэг зүйл дээр санал нэгдэх хэрэгтэй. Одоо энэ чинь өнөөдөр манай голлох яамдуудын бүх удирдлагууд хотын голлох агентлагийн бүх дарга удирдлагууд хамт сууж байна. Бид нар тулгамдсан нэг л асуудал байна. Тэрээс засгийн газрын асуудал, хотын асуудал гэж огт байхгүй. Ийм үнцгээс огт гарч болохгүй. Зам тээврийн хөгжлийн одоо сайдын асуудал эсвэл нийслэлийн авто замын газрын асуудал гэж тусдаа асуудал байхгүй. Бид нар тулгамдж байгаа Улаанбаатар хотын хүн амын маань одоо 50 орчим хувь амьдарч байгаа. За оюутнуудтай нийлээд бас нэлээд их одоо нэг л таталтын төвтэй болчиход шүү дээ бид нар. Улаанбаатар нийслэлийн тулгамдсан нэг л асуудал байна. Хууль зүйн яамны асуудал, сангийн яамны асуудал гэж байхгүй. Яг л асуудал өөрөө цогц. Тийм учраас шийдэл цогцлах хэрэгтэй. Энэ асуудлуудыг Улаанбаатар хот дангаараа шийдэж чадахгүй. Боломжгүй, тийм боломжгүй болчихсон. Тийм учраас хүссэн ч хүссэн засгийн газар оролцож улс төрийн манлайлал үзүүлж хамт ажиллах хэрэгтэй. Энэ дээр сайдар өнөөдөр ингээд энд хүрээд энэ салангат байдлын ойлголцыг тавилаа гэж ерхий сайдын хувьд ойлгож байна. Бас хатуу үүрэг өгч байна. Бидний хандлагаас энэ өөрчлөлт эхэлнэ. Бидний хандлагаас тэгжээж бид нар цогц байж чадвал энэ асуудал дээр бидний хувьд илүү цогц шийдэл гаргана. Миний шууд хариуцсан асуудал биш юм чинь гэж харуул энэ асуудал хэзээ шийдэгдэхгүй.
Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдсан асуудал бүх яамны асуудал. Тэр өдгөө аймгийн цэг дарга нарын асуудал юм. Яг тэгэхээр аймагуд хөгжих тусам Улаанбаатар хотын одоо энэ төвчрлөлтэй холбоотой, төвлөрөлтэй холбоотой асуудал саарамгч. Энэ өөрөө урт хугацаантай холбоотой бодлогын асуудал. Тийм учраас энэ асуудлуудыг хэдүүлээ цогц байдлаар хараад өнөөдөр яг юм тогтоол хэлэлцэн гэдэг агуулгаараа засгийн газар Улаанбаатар хот хамтарч оролцсон анхны тохиолдол болж байгаа нэлээ. За асуудлуудыг ярилцсан ийм хилцүүлгийн хурлууд бол нэлээдгүй байсан. Тэгэхээр сар бүхэн засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлуудын тайланг авч сонсно. Гүйцэтгэлд хяналт тавина. Энийг тогтоолын заалтан дээр оруулаад засгийн газрын хэрэглэх газар энийг ерхий сайдад тайлгнаж явах хэрэгтэй. За энэ тогтоол батлагдсанаас хойш сангийн сайд, хууль зүйн сайд, зам тээврийн сайд, эрчим хүчний сайд надтай хамт яг саяны энэ тогтоолтой холбоотой асуудлуудыг газар дээр очиж танилцсанаа хэвэл. Тэгээд асуудлуудаа шийдвэд явна. За өнөөдөр бол засгийн газрын оролцоогүйгээр Улаанбаатар хот өөрөө шийдэж чадахгүй суур одоо 6 том асуудлыг засгийн газрын одоо хуралдаанаар тогтоол хэлбэрээр шийдэж гинэ гэж ойлгож байна. За цаашдаа мэдээж Улаанбаатар хот өөрөө зохицуулах заавал засгийн газрын хуралдаанд биш сайд нарын түвшин зохицуулах асар олон асуудлууд үлдэж байгаа нь ойлгомжтой. За энэ асуудлыг хэдүүлээ сар бүхэн ярилцаад шийдлээ гаргаад ингээд нэг дуу хоолойтой, нэг ойлголттой, нэг хандлагатай асуудлаа шийдэхин тулд өргөжлөнө. За өнөөдөр нийслэл Улаанбаатар хотоос 420 гэдэг тоо яагаад гараад ирсэн бэ гэхээр 420 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт нийслэл Улаанбаатар хот төвлөрүүлдэг тийм ээ. Эндээ дүүцэх хэмжээний адилхан хөрөнгө оруулалтыг одоо улсын төсвөөс буцааж өгөх зарчим яригдаж байгаа. Арга хэлбэр нь төсөв байж болно, бусад хэлбэр байж болно. Энийг нөгөөрлөл сангийн сайд одоо энэ дээр нэлээд тийм том хэмжээний сорилттой нүүр тулж байна гэсэн. За гэхдээ ингэхгүйгээр Улаанбаатар хоттой холбоотой энэ асуудал шийдэгдэхгүй нас ойлгомжтой. Хөрөнгө санхүүгийн агуулгад хүнд байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хэдүүлээ энэ асуудлыг шийдэхин төлөө ингэж явъя. Энэ нь жижиг тоо. Энээс ч том хэмжээнд шийдэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол босго тоо. Нөгөөрлөл Улаанбаатар хотоос авсан татаастай тэнцвүүц хэмжээний хөрөнгө оруулалтыг бид нар улсын төсвөөс төвчрөлттэй холбоотой болон энэ асуудал за энэ дотор нөхөн гарц гүүрэн байгууламж зэрэг одоо очиж танилцах асуудлууд байгаа юм байна гэж ойлгосон. Гэхдээ зураг төсөвтэй байна заавал. Зураг төсөвөө нэг ч асуудлыг улсын төсөвдөр тусгахгүй тийм ээ. За энэ дээр сангийн сайд маань өөрөө оролцоод манай сангийн яамныхаа оролцоод ямар шийдлүүд байна Улаанбаатар хоттой ярилцах ийм улс төрийн шийдвэр өнөөдөр нэгдүгээр залтаар гарч ийнэ гэж ойлголоо. За энэ бол их том хэмжээний одоо бас юм дэмжлэг улс төрийн хувьдч дээр санхүүгийн хувьдч дээр. За хоёрдугаарт нийтийн тээврийг сайжруулах за метро болон бусад олон жил яригдсан одоо энэ тэдүүтэй холбоотой асуудал байгаа тийм ээ халтар сайд. За Солонгосын нэг завгар байдаг, Японы нэг завгар байгаа. За Хятадын бас нэг завгар байгаа. Энэ олон жил яригдсан зүйлүүд дандаа Улаанбаатар хот дээр явж байгаа учраас бас энэ тодорхой хэмжээний шийдэл гарахгүй удсан. Энийг одоо бид нар бас хүлээмжшэрх хэрэгтэй. Тийм учраас одоо метро болон бусад ямар арга хэлбэрийн нийтийн тээвэр байхын Нөгөөрлөл нийтийн тээврийг одоо эрс сайжруулах, масс тээвэр гэж яриад байгаа тэр асуудлаа шийдэх санхүүгийн хилцээр их боломжийг засгийн газар өнөөдөр Улаанбаатар хотод шилжүүлж байна. Нөгөөрлөл энэ эрхийг одоо нээж гэнэ гэсэн засгийн газар оролдооноор. За тэгэхээр маш нягт ажиллах хэрэгтэй. Бусад улсуудын туршлагыг сайн судлах хэрэгтэй. Хамгийн хурдан арга замаа сонгох хэрэгтэй. За ингээд санхүүгийн схемийг засгийн газрын хуралдаанд 30 хоногийн дотор орж ир танилцуулах хэрэгтэй. За ингээд нэгэнтээ өнөөдөр эрхээ авцсан одоо тэгээд ярилцаад за энэ дээр манай сангийн яам, хууль зүйн яам бүгд оролцоод, зам тээврийн яам оролцоод нэгдсэн шийдлүүд үл явъя. Хэдэн далд байхын хэдэн километр нь транс хаагур байхын за сая бол маш тодорхой саналыг бас оруулж ирлээ. Тэгээ ер нь бол альва ийм санал бол ийм тодорхой асуудлыг оруулж ирэл тэгэл бид нар шийдвэр гаргах асуудал шүү дээ. Тэгэхээр яг өвчний маань онш зөв байна уу үгүй юу гэдгээ сая сангийн сэтлээд байна. Маш сайн тооцох хэрэгтэй. За тэгээд аль нь хамгийн зөв юм бэ?
За энийг их сайн тооцох хэрэгтэй. За хоёр дахь юм шийдвэр гарч байгаа байна гэж одоо ойлголоо. За гуравдугаарт их тойроо хордны зам тавигдах нэ. За энэ бол одоо бид нар өмнө нь бас яригдчихсан алсын хараа 2050 дээр яригдчихсан. Өнөөдөр одоо гол маршрут тодорхой болоод ингээд явах нь. За энэтэй холбоотой одоо засгийн газраас бас одоо санхүүгийн эрхийг өгч байна гэдэг ийм шийдвэр гарч ирнэ гэж ойлголоо. За энэ өөрөө одоо сая их хамгаалалтын сайдыг хэлээд байдаг энэ төвчрэлтэй холбоотой асуудал, хотын төв болон гэр ороолын ялгаатай байдлыг арилгахтай холбоотой асуудал дээр туйлын чухал. Гэхдээ бид нар нэгдүгээр тойргоо хийх шийдвэрийг гаргаж байна гэж ойлголоо. Үе шаттай. За ингээд энэ 2, 3 дугаар тойрог гэдээ явах хэрэгтэй юм л. Одоо бусад том хотуудын төвчр шийдсэн арга бол энэ. За 5 дахь том шийдвэр бол олон жил бид нар энэ газрын гүнтэг ертөнцид санхүүжилт гаргаагүй явснаас олж Улаанбаатар хот бол нэг тийм ширмэсэнд татсан ийм нөхцөл байдалтай болж, энэс болж барилгын үн тэнгэрт болж Улаанбаатар хотын 1-р бүсийн газар маш өндөр үнэтэй болж ийм асуудал үүссэн. Энэ бол дэд бүтцтэй холбоотой асуудал болохоос биш Монголд одоо газар багтсандаа ч юм уу холбоотой ийм асуудал биш. Тийм учраас энэ дээр томоохон шийдэл өнөөдөр гарч байгаа байна гэж одоо хэдүүлээ ойлголцлоо. Засгийн газрын тогтоолоор 5-р цахилгаан станцыг Улаанбаатар хотод барих шийдвэрийг тавимыг сайд оруулж ирж байна. Талархаж байна. Ийм зоригтой шийдэл гаргаж байгаа. 3-р цахилгаан станцын дэд бүтцийг ашиглаж барих юм байна. За цаашдаа бусад их усруудыг гаргах юм байна. Нэгдүгээр л Улаанбаатар хотод үйлдвэр баригдах битгээл орон сууцныхаа хэрэглээгч хангаж чадахгүй юм нөхцөл байдалд орсон байна. За тийм учраас зөвхөн төв замын дагуух энэ одоо дэд бүтцтэй холбоотой асуудлыг хэдүүлээ илүү одоо өөр түвшинд гаргах юм асуудлууд гарна. За энэний цаана юу явж байгаа вэ гэхээр үе шаттай хотын төвөөс төрийн одоо зарим байгууллагууд манлайлж гарах асуудал. За Улаанбаатар хот одоо яармаг руу гарч байгаа тийм ээ. За нэг ингээд наадмын дараа шийдэгдэнэ гэж байгаа. За хот төлөвлөлтийг хариуцж ажиллаж байгаа гэдэг агуулгаар манай барилга хот байгуулалтын сайд энэ дээр улс төрийн манлайлал үзүүлнэ гэдгийг хэлсэн тийм ээ. За хамгийн одоо асуудалтай дэд бүтц байхгүй газар дэд бүтцтэй өөрөө тавиад 50 бэх сайтайгаа асуудлаа ярилцаад ингээд Улаанбаатар хотоос одоо яама гэр орол руу нүүлгэх. За энэ ингээд цаашдаа хэдүүлээ ер нь шийдэгдээд явах хэрэгтэй. Энэ дээр ийм томоохон тогтоол гарлаа гэж ойлголоо. Мөнхбаатар сайд өөрөө энэ танилцуулга хийлээ. За 5 дахь нь богдгоон төмөр замтай холбоотой буюу хөшгийн үндийн их бүтээн байгуулалт өнөөдөрс ингээд өрнөж гинэ гэж ойлголоо. За тийшээгээ 250-аас 300 орчим мянган хүн гарах боломжтой гэж Мөнхбаатар сайд оруулж ирж байна. За тийм учраас үүнийг холбосон одоо дэд бүтц болон бусад асуудлуудаа маш яаралтай шийдвэрлээд энийг өстой жинхэнэ төр хувийн хвшлийн түншлэлээр тулгуурлаж шинэ хотыг барих хэрэгтэй. Гэхдээ нэг ч гэр хороолол байхгүй хотыг барих хэрэгтэй. Эко хот. За энэ дээр Мөнхбаатар сайд маань илүү асуудлыг цогцоор хараад явж байгаа. За Улаанбаатар, нийслэл Улаанбаатар хот болон Төв аймгийн удирдлагуудтай маш сайн ярилцах хэрэгтэй нэг. За ингээд энэ шийдэл одоо гарч байна. За ийм 6 том одоо суурь шийдлийг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотоо дэмжиж төгжрөлгүй амар тайван одоо дэлхийн том хотуудын жишгт хүрэх тал дээр засгийн газар одоо хүч нэмж дэмжлэг үзүүллээ гэж ойлголоо. За дараа нь сайд нарын хэлсэн одоо өгнүүд байгаа. За жишээлбэл ихтэй сургуультай холбоотой зохицуулалтууд, төрийн албатай холбоотой зохицуулалтууд. За мөн одоо утаатай холбоотой асуудлууд, агаарын бохирдолтой холбоотой, байгаль орчинтой холбоотой асуудлууд. За захин бүртгэл, тийм ээ газар олголттой холбоотой энэ асуудлууд, ипотекийн зээлтэй холбоотой асуудлууд гээд олон асуудлууд заавал санхүүжилт гэхгүйгээр бидний одоо зохицуулалтаар нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад зохицуулалтаар бидний хувьд үнэгүй хийж болох олон асуудлууд байгаа. Шийдвэрлэж болохоор энэ асуудлуудыг одоо Улаанбаатар хот дахиж оруулж ирээд сард нэг удаа за бидний явц юм байна гэдэг танилцуулган дээр ярилцаад сайд нартайгаа уялдаад ингээд явнаа гэдгийг хэлье. За дээрэс нь
нэг хэд хэдэн үүрэг байна. Үнийг тэмдэглэлд бас тусгая. Ягаад гэхээр 4-5 том танилцуулгууд хийгдсэн учраас. За хөдөөгийн хөнгөлөлттэй холбоотой асуудал нэгүрэлбэл хөдөө орон нутаг шилжин очиж байгаа иргэд ямар дэмжлэг авах вэ? За мөн одоо татварын ямар дэмжлэг байж болох вэ гэдэг цогц асуудлыг сангийн сайд босруулалт засгийн газрын уралдаан дээр Улаанбаатар хотод нээлж ерхий концепт танилцуулъя. Нэгүрэлбэл хөдөө орон нутаг руу шилжин суурьшихыг дэмжсэн бодлого гэсэн үг. Тэр татварын болон ямар хөнгөлтүүд байж болох вэ? Одоо 300 км-т гаруул яах вэ? 1000 км-т гаруул яах вэ? За мөн одоо жишээлбэл Улаанбаатар хотод байгаа аж ахуй нэгжүүд одоо нүүвэл яах вэ? Ямар дэмжлэг байж болох вэ? Чи нийслэлийн төсвийн шинжилгээг хамтарч хийгээд. За энэ нь бол илүү одоо эргэцэн зохицолтой холбоотой бусад улсуудын асуудлыг ярив. За гэхдээ нэг зарчим тохирч байгаа. Ямар нэгэн байдлаар татвар нэмэгдэлтэй холбоотой асуудал байж болохгүй. Зөвхөн дэмжлэгтэй холбоотой ажлын байртаа уялдуулсан энэ том төслүүдтэйгээ уялдуулсан ийм л асуудал байх хэрэгтэй. За жишээлбэл сая бид нар Сэлэнгэд надтай хамтах Минцайхан сайд, сангийн сайд хоёр ажилласан, эрүүл мэндийн сайд ажилласан. Сэлэнгэд жишээлбэл одоо газар тариалан эрхлэх гэж байгаа иргэдэд олгоё гэдэг юм том газар байгаа гэдгийг танилцуулж байгаа тийм ээ. За хэрвээ одоо жишээлбэл Улаанбаатар хотоос тийш очивол дэмжлэгтэй тэр одоо газар тариалангийн тэр нэгдүгээр бүс маш тийм гоё одоо үржил шинтэй газар жимсгэн тарьдаг ч юм уу одоо ийм туслах аж ахуй эрхлэх аж ахуй нэгж болон одоо иргэд байвал одоо онцгой хөнгөлт үзүүлье гэдэг ийм дэмжлэгийг төлөрлөлийг саруулах үндэсний бодлогоо дэмжиж бидний хувьд гаргаж болж байна гэдэг одоо Сэлэнгийн удирдлагууд танилцуулж байна. Би жил одоо оргил дараад бас их талархсан. За ерөнхий сайд одоо гол энэ томоохон тийм ээ төслүүдээр явж байгаа. За жишээл Өмнөговь аймаг яаж нэг том суурьшлийн бус болох вэ? Оюутлогоон их бүтээн байгуулалт за тэнд баригдаж байгаа том бүтээн байгуулалтын ажлын байртаа хэрхэн уялдуулах вэ? Нэгүрэлбэл тодорхой хэмжээний аж ахуй нэгж одоо тэрэн дээр орж ажиллаа гэхэд нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын байрыг одоо нэмэгдүүлэх замаар эсвэл цалин нэмэх байдлаар Улаанбаатар хотоос одоо жишээлбэл Өмнөговь аймагт очиж ажиллах хүсэлтэй одоо залуу болсон хүчлүүд байвал дэмжлэг үзүүлэх юм хөшүүрэг байна л гэсэн үг. Давуу эрх олгоно гэсэн үг. За одоо бид нар ингээд бомбд руу явах гэж байна маргааш. За ингээд ховдод одоо жишээлбэл томоохон бас усан цэцлэгээ станц баригдаж байна. За байгалийн түүх ингээд 2 бүс нутаг гарч орхон байна. Сая одоо бид нар орон сууцтай холбоотой асуудлыг дархан орхонд тийм ээ шийдэх асуудлыг ингээд шийдвэрлээд түрээд ирсэн. Дэд үтстэй холбоотой асуудал. За тэгвэл тийшээ орон сууц барих зүйл дээр ипотекийн зээл илүү хөнгөлөлттэй байх гэдэг ч юм уу. Энэ цогц чиглэлүүдийг одоо сангийн сайд Улаанбаатар хотод яриад оруулж ирэх энэ үүргийг тэмдэглэлээр өгөө гэж бодож. За энэ хамгааллын сайд за жишээлбэл дархан Сэлэнгүүл одоо Монгол Улсын газар тариалангийн бүсээ. За хөдөө аж ахуйн сургуулийг бүтнээр нь гарга гэж хэлж болохгүй. Энэ бол үе шаттай шийдэх хэрэгтэй. Бидний хувьд бас нэг тийм асуудлыг амьдралгүй шийдчих гэдэг. Гэхдээ энэ ч яг газар тариалантай холбоотой эхний факультет нь гарах юм. Энийг одоо хөдөө аж ахуйн сургууль болон бусад боловсролын системийнхэнтэйгээ яриад энэ шийдлийг одоо төвлөрлөлийг саруулах үндэсний одоо засгийн газрын болон нийслэлийн бодлогыг дэмжих хүрээнд боловсролын сайд бас манлайлал гаргаж энэ асуудлыг нэг багш нартай нь ярилцаач. Гэхдээ хүчээр шийдэж болохгүй. Өөрсдийнх нь одоо санаа сэтэл дээр тулгуурлаж шийдэх хэрэгтэй. Цаашлаад ер нь бол дархан Сэлэнгийн бүс нутагтай холбоотой энэ асуудлыг бид нэр хөгжүүлээ, эрчимсэн мал аж ахуйг үнэхээр хий. За цаашлаад бид нар одоо мах болон одоо бусад экспортын бүтээгдэхүүнээ гаргаж төлбөрийн тэнцвэлээр хардаг болилгүй л бидний болсон хүчинтэй холбоотой асуудал, энэ байршилтай холбоотой асуудлыг бид нар ингээд гаргаад шийдээл явах хэрэгтэй. Минцайхан сайд ч гэсэн одоо яг тэр газар тариалан эрчимсэн мал аж ахуйтай холбоотой яамныхаа тэр бүтцийг дархан Сэлэнгийн бүс нутг руу гаргах хэрэгтэй. Үе шаттай. Ингээд энэ төрийн бодлого нь илүү зангидсан. Одоо ингээд дархан жишээл замаар холбогдлоо гэхэд 2 цаг л тавих юм билээ шүү дээ. Одоо яг тэр яг налахтай адилхан юм чинь. Яагаад бид нар дархныг ашиглаж болохгүй гэж.
За ийм одоо бодлогыг хэдүүлээ боловсруулж байна гэсэн үг. За энэ бол одоо заавал том мөнгөнд дүнгээр биш. Бидний хувьд одоо байгаа эдийн засгийнхаа нөөц боломж болон зам ёсны бизнесийн урсгал дээр би нэг дахин хэлээд байгаа шүү. Зам ёсны бизнесийн урсгал ажлын байртаа уялдуулж, сэтэлжүүлж, дэмжих замаар одоо бид нар аль болохоор Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, орон нутгуудаа одоо төвлөрөл үүсгэх, ажлын байрыг бий болгох тал руу өнөөдөр бас томоохон шийдэл гарч байна гэж ойлголоо. За Нямбатар сайд захим хөгжлийн одоо багц хуулаа яалтаа их хурал дөрвөн барих асуудал тийм ээ. Ер нь бэлэн болсон байгаа. За энийг танилцуулаад за энэ захим шилжилт бол өөрөө энэ төвчрэлтэй холбоотой том асуудал тийм ээ ариун зай сайд. Тэгэхээр энэ одоо захим хөгжлийнхээ багц хуулийг хэдүүлээ оруулж ирж батлая. Нэг үрлэл хүн заавал машинаар очиж төрийн байгууллага дээр үйлчлэг авдаг биш. Гар утаснаас төрийн бүх үйлчлэгийг авдаг болох. Заавал хөдөө орон нутгаас хүмүүс орж ирдэг биш. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн юм шиг үйлчлэг авдаг байх. Энэ шилжилт рүү хэдүүлээ маш хурдтай орох хэрэгтэй. Захим гаргуулсан хэрэг гарчвал банкн дээр 3 ирдэг хүн нэг удаа ирдэг болно гэж хэлсэн шүү дээ. Сангийн сайд дээр юун дээр очих тийм ээ. Хаан банкны удирдлагуудтай уулзж байгаа. Энэ бүх зүйл өөрөө дахиад энэ төвчрэлтэй холбоотой асуудал дээр томоохон гарц шийдэл болно. Гэх мэтчлэн ийм одоо зохицуулалттай холбоотой асуудлуудаа хэдүүлээ яри. За энийг бас давхар тэмдэглэлээр үүрэг болгоод ингээд явчаа гэж бодож байна. За сангийн сайд, Мөнхбаатар сайд хоёр ипотекийн зээлтэй холбоотой асуудал, урьдчилгаа 30%-тай холбоотой асуудлыг банкны одоо удирдлагуудтай ярилцаад байгаа нөөц боломжууд ямар асуудал байна. Энийг үе шаттай болгох болж игэл 15-10% оруулах. Гэхдээ хөдөө орон нутгад илүү хөнгөлөлттэй байх. Энэ асуудлын одоо гарт шийдэл юу байна? Нийт засгийн газрын хуралдаан дээр танилцуулах үүргийг бас тэмдэглэлээр өгье. Тэр нь бол энэ 30%-тай холбоотой асуудал одоо залуучууд дээр хамгийн том асуудал болж байгаа юм л. Тэгэхээр энийг одоо бид нөгөө хөрөнгөлийн нэгдсэн сангийн тогтолцоон шилжих замаараа байдаг юм уу? Эсвэл үндэсний баялагын сангийн тогтолцооныхаа асуудлаар байдаг юм уу? Юутэйч бид нар одоо манай залуу гэр бүлүүд тэр 30% бүдрөхгүйгээр яаж одоо ипотекийн зээлд хамрагддаг байх вэ гэдэг энэ асуудлыг хэдүүлээ томоохон шийдэл гаргах хэрэгтэй. За мэдээж энэ санхүүгийн том асуудал үүснэ, энийг ойлгож байгаа. Гэхдээ бид нар энийг үе шаттай шийдээ явж болно. Одоо ипотекийн зээлийг бид нар 8%-ийг 6% болгосон болж лээ. Тэм учраас энэ урьдчилгаа 30%-тай холбоотой асуудлыг одоо үе шаттай шийдвэрлэх энэ асуудлыг одоо сангийн сайд, Мөнхбаатар сайд хоёр ярилцаад за мөн одоо энийг энэ төвлөрлийг саруулах үндэсний тогтолцооныхоо бодлоготой уялдуулаад оруулж ирэх ийм үүргийг мөн өгч байна. За үндэсний орон сууцны корпорац баригдана. Энийг бас Мөнхбаатар сайд ойрын үед орж ирж засгийн газрын хуралдаанаар оруулах хэрэгтэй. Бидний хувьд бол одоо орон сууцчлах том хэмжээний одоо хувьсгал хийх юм цаг хугацааны өмнө байна. Энийг бид нар шийдгээс гарцгүй. Орон сууцтай байж иж тэр хүн дундаж давхаргад орно. Орон сууцтай байж иж тэр хүн одоо илүү орон сууцаа барьцаалдаг ч юм уу ийм одоо боломжууд үүснэ. За гэхдээ энийг бид нар концепцийн хувьд заавал давхар байшин байх уу? Эсвэл гэр хороол маань ирээдүйд маш сайхан одоо хаус хороолол болох уу? Гэх мэтчлэн концепцоо одоо хэдүүлээ ярилцлага гаргаад ингээд одоо урагшаа хараад явах нь бол зүйтэй юм аа гэдэг ийм агуулга болж байна. За эх 7 хоног засгийн газрын сайд нар Батцэг сайд дээрээс тийм ээ засгийн газрын комиссийн бүрэлдэхүүнийг одоо бусад улсуудтай хийх комиссийн бүрэлдэхүүнийг өөрчилж оруулж ирнэ. За тэрийг төсөл хөтөлбөрүүдтэйгээ сангийн сайд өмнө нь Батцэг сайдтай яриад уялдуулах хэрэгтэй. Одоо хөдөө аж ахуй гэхэд яг аль улстай мэд сайхан сайд ажиллах хэрэгтэй юм бэ? За хөрөнгө оруулалтууд за жишээлбэл одоо соёлын салбар өчигдөрч одоо 24 он хүртэл Холливуудын нэг кино хийнэ гэдээ хоёлоо тохирсон шүү. Нэг өөрөлдөл соёлыг эдийн засгч болно. Павильон барина. Netflix-ийн 5 кино хийнэ гэж одоо манай соёлын сайд амлчаад байж байгаа. Энэтэй адилхан яг юм тодорхой чиглэл рүү хэдүүлээ ингээд явна. Энэ маань өөрөө их тийм чухал зүйл. Улаанбаатар хот манаас одоо соёлын ч гэсэн нэг тийм том салбарын хувьд аялал жуулчлал болон бусад зүйлтэй холбоотой эдийн засгаа тэлэх юм бодлогоор ингээд явна гэж ойлгож байна. За ингээд өнөөдөр бол бас нэг түүхэн шийдвэр гарч байна. Тэгээд шийдвэр гарна гэдэг бол нэг хэрэг шийдвэрийг биелүүлнэ гэдэг бол
хуулийн хариуцлагатай асуудал. Ингээд нийт нийслэлчүүдтэй за мөн нийслэл Улаанбаатар хотынхоо удирдлагуудад амжилт хүсээд засгийн газрын өргөтгсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын засгийн газрын тогтоол батлагдлаа. За амжилт. За өргөтгсөн хуралдаан энэ түрээд өндөрлөж байна. За цаашаа танилцуулах асуудлууд явна. Цар тахлын нөхцөл байдлын талаар амар сайхан шадар сайд, эрүүл мэндийн хамгаалалт эдийн засгаас ирэх 10 их нийтийн зохиц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар сангийн сайд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа ажил үйлчилгээний худалдаа авах явцын талаар сангийн сайд танилцуулга бэлтэж байгаарай.